Сайн байцгаана уу? Чухал анализын гадаад зах зээлийн ээлж дугаар хэлж байна. За өнөөдөр бид энэ дугаараараа Америкийн нэгдсэн улсын бодлогын хүү, за Дональд Трампын хэрэгжүүлж байгаа тарифын бодлого бас түүнд хэрхэн нөлөөлж байна, хөрөнгөний зах зээл нь ямар байдалтай байна вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцах болно. За та бүхэн эхний слайдаас харах юм бол Америкийн нэгдсэн улсын хэрэгжүүлж байгаа тарифуудыг харуулж байна. За хажуу талд нь бол тухайн тарифт өртсөн орнуудын хариу арга хэмжээг харуулсан байна. За Америк бол яг одоо идэвхтэй хэрэгжүүлж байгаа тарифууд нь бол за Мексик, Канадаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүдэд 25% татвар, за Канадаас импортлж байгаа эрчим хүчний бүтээгдэхүүндээ бол 10% татвар оногдуулсан байна. За Хятадаас импортлох бас бүх бүтээгдэхүүндээ 10% татварыг ногдуулсан байна. За тэгээд бас ган болон хөнгөн цагааны импорттоо 25% тариф ногдуулсан байна. За үүнийх нь хариуд Канада улс Америкийн шар ариг, за дарс, спирт, жимсгэн зэрэг бүтээгдэхүүнүүдэд нь 25% татвар ногдуулсан. За Мексик бол хариуд нь Америкийн гахай мах, за бяцлаг, гам зэрэг бүтээгдэхүүнүүд нь бол 5-аас 20% тарифыг ногдуулсан байна. За Хятадын хувьд бол Америкийн татварыг эсэргүүцэж дэлхийн худалдааны байгууллагт нэхэмжлэл гаргасан. За нөгөө талаараа бол Америкийн нэгдсэн улс руу шууд экспортлдог бүтээгдэхүүнүүдээ бусад улсаар дамжуулж экспортлох болсон байна. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын нийт импортод эзлэх Хятадын бүтээгдэхүүний хувийг 20%-аас 22% болгож нэмэгдүүлсэн байна. За дараагийн слайд дээр бол S&P 500 болон алтны ханш харагдаж байна. За S&P 500 бол өнгөрсөн оны 8 сарын уналтаас хойш бол тогтмол өсөлттэй явж байсан. За он гарснаас хойш нийт 10% унаад байна. За энэ нь бол мэдээж Трампын тарифын бодлоготой бодлогын тогтворгүй байдалтай холбоотой. За нөгөө талдаа хөрөнгө оруулагч нар бол илүү найдвартай хөрөнгө оруулалтыг зорж байгаа. За эрсдлээс сэргийлж байгаа үйлдэл нь бас харагдаж байна. Тийм ч учраас ер нь алтны үн $3,000 анх удаа давсан байгаад. Тэгэд S&P 500 бол яг хизээнээс өсөлт орж ирэх хүлээлттэй, за эсвэл хизээ энэ уналт тогтворчих юм бэ гэж харж байгаа гэхээр 4 сарын 2-ны өдөр Трампын засаг захиргаа тарифын бодлогынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүлээлттэй байгаа. За тэр мэдээлэл хэр гарахаас хамаарч бас S&P 500-ийн чиглэл тодорхой болох хүлээлттэй. За 3 дахь график дээр бол Америкийн инфляц харагдаж байна. За мэдээж ковид цар тахлаас хойш бол Америкийн инфляц бол маш өндөр түвшинд байсан. Үүнийгээ дагаад бодлогын хүнч гэсэндээ урд өмнө нь байгаагүй хамгийн өндөр түвшиндээ хадгалагдчихсан байна. За өнгөрсөн онд 8 сараас хойшоо бол инфляцийн түвшин бага зэрэг бууралттай, зорилттой түвшин болох 2% нь бол нэлээд ойртож ирсэн. За тийм ч учраас Америкийн төв банк бодлогын хүүгээ 5.5%-аас өнгөрсөн оны 9 сард анх удаа бууруулсан. За үүнээсээ хойш бас тэг зууны 25%-аар 2 удаа дахин бууруулад байсан. Үүнээс нь үүдээд бас ер нь томоохон шинжээчд бол 2025 онд бодлогын хүүгээ 2 удаа бууруулна гэдэг хүлээлтийг бол тавиад байсан. За гэхдээ Дональд Трамп бол ерөнхийлөгч болсноос хойш энэ хүлээлт бол бага зэрэг өөрчлөгдөх, зах зээл бол жоохон сэргийлсэн маягтай болчиход байна. За тэгээд ер нь бол бодлогын хүү яагаад буурахгүй вэ гэхээр инфляц бол яг буурч хэлсэн ч гэсэн яг зорилттой түвшнээс бол нэлээд хол байгаа. 2% гэж зорилттой байгаа бол одоо өнгөрсөн сарын инфляц бол 2.8% гарсан. За тэгээд өмнөх сараас бол бага зэрэг бууралттай гарсан ч гэсэндээ эх сарын инфляцийн хүлээлт бол илүү чухал болчиход байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн сарын инфляц бол яг Дональд Трампын тарифын бодлогын одоо нөлөөлөлд өртөөгүй байсан байх магадлал бол байгаад. За тэгээд бас цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаад байгаа учраас ер нь Америкийн засгийн газар бодлогын хөвөө бууруулахдаа ч гэсэн бага зэрэг ер нь азанж байгаа гэж харагдаж байна. Нөгөө талаараа тэр нь Америкийн эдийн засгийн өсөлтийг ч гэсэн удаашруулах эрсдэл байгаад байгаа. Тэгсэн хэрнээ тариф ногдуулчаар хэрэглээний бүтээгдэхүүнийх нь үн өсөх гэдэг нөхцөл байдал бий болж байгаа. Тэгээд эдийн засгийн өсөлт нь удаашрах, инфляц өсөх гэдэг хоёр нөхцөлд бол стагфляц гэдэг байдалд одоо яг Америк орчоод байна гэсэн үг. Тийм учраас эдийн засгийн өсөлтөө дэмжээ гэх юм бол бодлогын хөвөө бууруулах хэрэгтэй байдаг. За инфляцаа бууруулъя гэх юм бол бодлогын хөвөө одоо зөрүүлээд өсөх тийм шаардлага үүсэж байна гэсэн үг.
Тийм байна. Тэгэхээр та бүхэн бол 4 сарын 2-ны шийдрийг бол маш нухацтай ажиглаарай. За тэгээд ер нь бол баг зэрэг хүлээж агаад сайн судалгаа шинжилгээтэй хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаарай гэж зөвлөж байна. За тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөе.